Та бүхэндээ өчигмийн төргий. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын зохиолчдын эвлийн гишүүн, яруу найрагч, Бадан наран цэцэгчийн нэгэн шүлгээр мэдчилье. Духтайснаас нь цагаан цаасан дээр дурайтал битсэн хайрын загтлыг тань. 40 жил дарсан амт дарс шиг дөнгөж өнөөдөр задлах нь дурсан ч юм аа. Хожоо битсэн цагтл. Тормон нүдэн чамайгаан тэртэй алсад үдэд зогсохдоо танхилхан биеийг чинь тэрч зүрхлээвэ би. Торгон сормоосны чинь мөнгөн шүүдрээр торсон хоолойгоо чиглэн дотгош залгсан би. Сарны цэцгийн анхлан өндрээр чамайгаан гоёвэ би. Сархаттай хундаг тулгаж жаргал бэлгэлээвэ чамдаа. Сахалтын охид намжир татан намайг гэж итгэхэд сансан сэтгэлэн зөвхөн чамруу л гэсгэж байсан. Нүүдлийн шууд зэл татан иргэн ирэхэд нуурын ус цээжин дэлгэн тосож халигсан. Нутгийн залуусын хормын зар надад ирэхэд хайрын дуугаа найранд дуулахаар би ятсан. Айл айлын хаягаар өнгөрч би танайд буулаа. Аав ээжийн чинь намнаас үннийг л сонсох гэж. Аминдал хууч хөөрөлдөж чамайг асууж зүрхлэв. Амьдралтай болсыг чинь сонсоод алгуурхан танахаас мордсон.